Улсын хурлын байнгын орны дарга шүү дээ. Монгол Улсын их хурлаас далаа ашиглах тухай хуулийг анх 1999 онд батлан мөрдөж эхэлснээс хойш 2007 онд нэг удаагийн нэмэлт өөрчлөлтийг оруулсан байна. Улсын их хурлын 2017 оны 11-р тогтоолоор батлагдсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй үндсэн чиглэл, засгийн газрын 2018 оны 201-р тогтоолоор батлагдсан Олон улсын далайн байгууллагаас хийсэн аудитын зөвлөмжийн дагуу Монгол Улсын нэгдэн Орсын далайн салбарын гэрээ конвенцийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд заасны дагуу далаад ашиглах тухай хуулийн шинжилсэн найруулга төслийг боловсруулад байна. Хуулийн төсөл зарчмын шинжтэй дараах онцлог шинжилт өөрчлөлтийг тусгасан болно. Нэгдүгээрт хөлөг онгоцны зориулалтаас хамааран олон улсын жишгт нийцүүлсэн шаардлагуудыг тусгаж өгсөн бөгөөд эдгээр шаардлагыг хангаж байгаа хэсэгт хяналт тавих эрх үхий Далбааны эзэн улсын хяналтыг шинээр тусгаж өгсөн. Хоёрдугаар хөлөг онгоцны техникийн үзлэг шалгалт хийж гэрчилгээжүүлэх үүрэг бүхий Монгол Улсаас хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын байгууллагатай хамтран ажиллах, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих томилхтой холбоотой зохицуултыг тусгасан болно. Гуравдугаар хөлөг онгоцны баг ахмадад тавигдах шаардлага ээлжийн ажиллагаа болон чиг үүргийн олон улсын гэрээ конвенцэд нийцүүлсэн болно. Дөрөвдүгээр Монгол Улсын нэгдэн Орсын олон улсын гэрээ конвенцийг хэрэгжүүлэх, хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог тусгаж, хууль практикт хэрэгжих нөхцөлийг бүрдүүлж байгаа юм а. Хуулийн төсөл батлагдсанаар далаа ашиглах үйл ажиллагааны нэр томьёо болон зохион байгуулалтын тогтолцоо олон улсын жишгт нийцэж, хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаанд оролцох талуудын уялдаа холбоо хамтын ажиллагаа сайжирснаар хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаа чанаржиж, Далбааны эзэн улсын хяналт сайжрахаас гадна хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцооны эрх зүйн орчин бүрдэх ачаал бүгдэлтэй юм а. Хуулийн төслийг хилцэн шийдвэрлэж өгнө. Баярлалаа.